Дэлхийн Монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгээд харуулж сонсож байгаа хэм танд өглөөний мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 8 цаг 16 минут. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аргун, хөтлөгч Цэцэг, найруулагч Борхон Гүнжинбатар та мэдгүй нэвтрүүлгийг өргөх гэж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Номын Unity банкны санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн үрэйтайгаар хамтран ажиллана. За мөн хамгийн гүн бохирдлыг жаргалах нь ОМО хамтран ажиллана. За та мэдгүй нэвтрүүлгийн баасан гарагийн дугаар эхлэх гэж байна. Баасан гарагаар бүгдээрээ арай өөр дүрмээр явдаг. За түрүүчийн баасан гарагтай адилхан дүрмээр буюу энэ баасан гарагийн дугаар хэдэн ч асуултанд та хариулж болно. Гол нь манай асуултууд хүн ч үү гэдэг үрэтэйгээр зохиогдох гэж байна. За манай эфир үндэс 77 77 3883 77 77 88 30. За тэгэхээр өнөөдөр бол нэг ялагч тодруулна, хамгийн олон асуултанд хариулсан нэг ялагчаа тодруулна. За хэрвээ асуултын хариултын тоод энсэх юм бол хэн эхэлж хариулсныг ялагчаар тодруулнаа. За тэгээ эхний сонсогчийг авъя. 92. Өглөөний мэнд хинтээ холбогдсон? Эрхэсэн. Өглөөний мэндээ. За эрхэс хэдэн настай вэ? 10 настай. 10 настай. За эхний асуулт. Ховч хүний юу амардаггүй гэдэг вэ? Цаг явсан. Ам амардгүй. За утгаар навъя. Ховч хүний хушуу амардаггүй гэдгээ. Баяр хүргэе. Тийм ээ. За дараагийн асуулт. Лав гаригийн өмнөх гариг ямар гариг вэ? Мегмар. Мегмар гариг. Баяр хүргэе. За би нэг асуулт асууя. За Швейцар улс аль твд байдаг вэ? Ямар улс? Швейцар улс аль улсад аль твд байдаг вэ? Сара. За цаг явсан. Европ юм болов? Европ твд байдаг юм байна. За баяр хүргэе. Ялагч болж байна. Эрхэс мөн мөлөө нэр нь? За эрхэсийн нэрийг тэмдэглээд авчи. Холбосон баярлалаа. Өдөр сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. За дараагийн сонсогч 9413. Асаа Сайн байна уу? Хинтээ холбогдсон бэ? Зулаана. Зулаа? Тэ. За өглөөний мэнд. За зулаагаас эхний асуулт. Улаан буудан дээр хэвтэж буй нүцгэн бүсгүй сонгодог бүтээлийг хэн зурсан бэ? Улаан буудан дээр хэвтэж байгаа юм нүцгэн эмэгтэй зураг байдаг штэ алдартай сонгодог бүтээл. За энийг хэн гэдэг хүн зурсан юм бэ? Цаг дууссан байна. 3. Мэдгүй байна. За холбосон баярлалаа. Өдөр сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн сонсогчийг авъя. 8092. Байна. Байна өглөөний мэнд. Мөгийн байна өглөөний мэнд. Өглөөний мэнд ээ. За мөгийн. Улаан буудан дээр хэвтэж буй нүцгэн бүсгүй сонгодог бүтээлийг хэн зурсан бэ? Цаг явсан. Пикассо зураг юм байна. За холбосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За энэ асуултаар 3 дахь нь авах юм байна. Аргагүй хүнд өдөртөө тий. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлал холбогдноо. 88 Өглөөний мэнд сайн байна. Сайн байна уу? Асаа байна. За Өглөөний мэнд. улаан буудан дээр хэвтэж буй нүцгэн бүсгүй гэдэг сонгодог бүтээлийг хэн зурсан юм бэ? 3 дахь нь үгүй. Тий. Асуулт авах, хариулт авах. За хариулт нь Модильяны зурсан байдаг тийм ээ. Амедео Модильяны зурсан байна. За таны хувьд дараагийн асуулт ямар элемент хамгийн өндөр буюу 3432 градусд хайлт юм бэ? За хамгийн өндөр градусд хайлтдаг маш онцгой чанарын нэг металл байдаг. Энэ юу вэ? Цаг явсан. Алт биш байна. Холбосон баярлалаа. Өдөр За. Энэ Монголын бас мэдээж баялагуудтай холбоотой нэг баялаг байгаа. Тийм. За 77 77 38 83 77 77 88 30. Алт 1064 градусд хайлт юм биш үү манайхаа. За миний хэлж байгаа одоо металл бол 3432. Бараг 3 дахин их юм шүү. За энэ чанарыг нь бас ашиглаж янз юмд ашигладаг гэдээ хэд ярьж байна. 9413. Тэжээл бүгд байна. Та нэг дугаарт нэг л удаа холбогдноо. Баярлалаа. Өдөр сайхан өнгөрүүлээрэй. За. За 99 тэжээл бүгд байна. За нэг дугаарт нэг л удаа холбогдноо. 99 нааш яраарай. Байна уу? Байна. За радиогоо басчих хинтээ холбогдсон. За. Баасаа байна. Васия. Тэ.
За ийм асуултан дээр бүгд явж байгаа. Хамгийн өндөр буюу 3432 градус тайлдаг металл юу вэ гэсэн байна? За гэсэн. Төмөр Биш байна. Холбосон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За энэ асуултанд 3 дахь нь авах юм байна. Чангалж байна да. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулаад өргөжлүүлье. Хамтран ажиллагчаар Номын Unity банк санхүү байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэх суурьтайгаар хамтран ажиллаж байна. За яагаад Номын Unity банк санхүүгийн байгууллага сонгохыг тайлбарлаж өгье. За ер нь бол Монгол нэлээд олон юм банк санхүүгийн зээлийн төрлийн бүтээгдэхүүн санал болгож байгаа финтек компаниуд ч бас гарч ирсэн байна. За Номын Unity юугаар онцлог юм бэхээр зээлийн хүү өнөөдөр авч байгаа мөнгөнийхөө үнийн дүнг одоо бид ирээдүйд буцаан төлөхдөө хүү болгон өгдөг. За энэ ийм учраас өнөөдрийн мөнгөө маргаашийн мөнгнөөс илүү үнэ цэнтэй байлгахад хамгийн бага хүү танд Номын Unity банк санхүүгийн байгууллага санал болгодог. За мэдээж дараагаар нь ягаад бид нар Номын Unity банк санхүүгийн байгууллагыг сонгох ёстой юм бэ гэхээр уян хатан нөхцөлтэй та ямар ч бизнес эрхэлдэг, ямар ч юм орлоготой одоо тогтмолч гэдэг юм уу, илэрлийн чанартай гэдэг ч юм уу те байж болно. За тэгвэл яг таны тэр нөгөө нэг орлогын байдалд тохируулаад санхүүгийн нөхцөл байдалд тохируулаад танд уян хатан нөхцөлийг санал болгож байгаа. За тэгээ энэс гадна хүн бүрийн санхүүгийн нөхцөл харилцан адилгүй шүү дээ тийм ээ. Тийм учраас мөнгө өсөхийн тулд хөрөнгө оруулж хадгаламжинд байршуулж байгаа нэгэн байхад амьдралын ая тухай одож зээл авч байгаа хүмүүс бас байна. Номын Unity банк санхүүгийн байгууллага танд яаралтай хэрэг болох бага үедээ 400 сая хүртэлх 30 сарын хугацаатай үйл хөдлөх автомашин барьцаалсан шуурхай зээл 400 сая хүртэлх 84 сарын хугацаатай төрөл бүрийн зээл за мөн автомашины зээл гэх мэтчлийн хэрэгцээт бараагаа авах юм хэрэглээний зээл ч гэсэн байгаа. За ер нь бол Номын Unity банк санхүүгийн байгууллагын OmniWay гэдэг аппликейшнийг татах юм бол энэ аппликейшн дотор танд зориулсан маш олон төрлийн үйлчилгээ байх болно. За энэс гадна бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангах 3 тэрбум төгрөг хүртэлх бизнесийн зээл гэдэг ч юм уу те олон үйлчилгээ байгаа шүү. За ерөөсөө үнийн дүн, уян хатан нөхцөл, зээлийн хүү гэдэг бүх талаараа Номын Unity банк санхүүгийн байгууллагыг санал болгож байна. За утасны дугаар нь 7799 1000 гэдэг дугаараас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. 7799 1000. За Номын Unity Facebook хуудаснаас хайх юм бол аль бизнесийн пэйж нөгөө та бүхэн лайк дараа дэлгэрэнгүй мэдээлэл тогтмол аваарай. За OmniWay гэдэг аппликейшнийг мэдээж хэрэг татах хэрэгтэй. OmniWay. За хай байршлуудын хувьд болохоор Улаанбаатар хотод 5 салбартай Чингэлтэй дүүрэг улсын хөтөлбөрийн 4 давхар Баян зүрх дүүрэг 24 дугаар хороо даа хүрээ захын баруун хойд талд Автрет төвийн 2 давхарт за 3 дугаар салбар бол Хаанвал дүүрэг Номын United дэлгүүрийн 2 давхарт бол 3 4 дугаар хороолол Номын дэлгүүрийн 4 давхарт бас нэг салбар за мөн бидний сайн мэдгээр автоудалтааны зохицол буюу Сонгон найрхан дүүргийн 32 дугаар хороонд автоудалтааны зохицолборын B103 хотод тус үйл ажиллагаагаа явуулт юм билээ. Тэгээ ажиллах цагийн хуваарийн хувьд бол их гоё. Ажлын өдрүүдэд 9-өөс 20 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11 цагаас 20 цаг хүртэл ажиллана гэсэн. За баярлалаа. Баярлалаа. Номын Unity банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэх суурьтайгаар хамтран ажиллалаа. Дараагийн сонсогч 98. Өглөөний мэнд. Параллел 3 дахь болж байгаа. 3 дахь болж байгаа шууд хариултаа авч болно. Ямар элемент хамгийн өндөр буюу 3432 градуст хайлтдаг вэ гэсэн байна. За энэ юу хариултаа авъя. Эдгээр бодлого татраа бас. За энэ бол гайхамшигтай физик шин чанартай элемент. Улаасгахад гэрэлтэх чадвар өндөртэй. Улаалсан металл металлыг энэ чанарыг нь ашиглаад өндөр градус тэсвэртэйг нь ашиглаад бид нар гэрлийн чидэнд ашигладаг. Энэ бол вольфрам юм байна. Монгол бол вольфрамыг бас олборлж экспортлдог нэг одоо эрдэсийн нэг нь байгаа. Дараагийн асуулт бол 1233 онд их Монголын цэрэг ямар хотыг бүслэлтэнд оруулж буулгаж авснаар зөрчдийн албан улсыг мөхөөсөн бэ гэсэн байна. За энэ зөрчдийн албан улсын сүүлийн нийслэл гэж хэлж болно. Энэ 1232 онд энэ хотыг бүслэлтэнд оруулаад буулгаж авч ирсэн байна. Цаг явсан. За цаг явсан. За дараагийн үнтэй болгож болох юу мэд. За холбосон баярлалаа. За эфиросны дугаар 77 77 38 83 77 77 88 30. За зөрчдийн алтан улс бол их монголчуудын хувьд хамгийн том одоо дайсан гэх юм өрсөлдөгч гэж ерөөсөө яг харж исэн. Цун улсан ч биш. За юуны хоризм шахагч биш. Ерөөсөө голон зөрчдийн алтан улс хамгийн том өрсөлдөгч байсан гэдэг. За энэ одоо улсыг бол 1233 онд буулгаж авч ирсэн юм байна. Тэгэхээр алтартаа нэгэн одоо хотод өрсөлдөнд оруулж иж буулгаж авчээ. 99. Өглөөний минь дөрөн болдог. Өглөөний минь. За
Харин бол ийм асуултан дээр орж ирлээ. 1233 онд Их Монголын цэрэг ямар хотыг бүсэлтэнд оруулж буулгаж авснаар зөрчдийн алт улсыг мөхөөсөн бэ? Цаг явсан. Кайфен. Кайфен хот. За энэ бол яг ч ариун болдын хариулах асуулт байлаа. За. Бүгд үнэхээр сайн. За дараагийн асуулт. Хамгийн сүүлд үеийн системд нэмэгдсэн элементүүд хэдэн онд батлагдаж нэмэгдсэн бэ гэсэн үг? Хамгийн сүүлдөө Энэ ийм элементүүдийг нэмнэ гэд ингээд нэмээд явд юм билээ. Хамгийн сүүлд хэдэн онд хими элементүүд шинээр нэмэгдсэн бэ гэсэн үг? за над чинь организм гэх элемент байдаг те. Нийлээд элементүүд нэмэгдсэн байлээ шүү. Би хараад өгөө. Энэ онд бараг 5 хими элемент шинээр нэмэгдсэн байсан баха. За. Цаг Он хэлэх юм байна те. За 2020 он лөө. 20 он биш юм байна. За халбсан баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. За. Дараагийн сонсогчийг 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаар руу хүлээж авнаа. За. Өнөөдрийн дуурам бол арай өөрөөр хүнд асуултуудыг асууна. За хүнд асуултуудад үнэхээр гоё байна гэдэг хүмүүс нь холбогдож орж ирнэ. За түрүүн хэлсэн 2016 онд организм гэдэг нь бол бас 2016 онд нэгдэжсэн байна. Ерний тэг тав. Өглөөний минь. Өглөөний минь. Өглөөний минь. За тэр. За эхний асуулт. Хамгийн сүүлд үеийн системд нэмэгдсэн элементүүд хэдэн онд батлагдсан бэ? За он хэлэх юм Тэгээ байна. 20 он. 20 онсан. Аргун бас тэнэгцэн. 23 гэх юм. Хэд вэ? 23 гэх юм. 23 он. За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Харин сая анзаараагүй баха. 92 өглөөний минь. Балаа. Өглөөний минь. Өглөөний лоо бай. Хин гэсэн бэ? Лоо. Луун. Мөн үү? За. Лоо. Өглөөний минь дээ луун. Эхний асуултыг асуу. Хэдэн настай байлээ? 8 настай. За 8 настай. Цээжэр бол айгүй сайн л бодох юм байна. 400 ба 213-ийн нийлбэр хэд гарах вэ? 613. 613. Баяр үргээ. Хурдан За, болж. луун улс орон хэр сонирхож А? байна? Улс орон хэр сонирхож байна? Тийм их хүртэн. Мэдэх үү. За ийм асуултанд бас жоохон хүндөвтөр асуулт гэж магадгүй. Оросын холбооны улс гэж манай хойд туршаадаг. Оросын холбооны улс 1991 оноос өмнө ямар нэртэй байсан бэ гэсэн байна. Цаг явсан. За тэгээ болж. За ээжтэйг нийлээ хариулж авах шиг байна. Хариулчлаа. Ялтай асуултыг асууя. Маш нарийн ноосыг юу гэж нэрлэдэг вэ? Маасуур. Ноолуур. За баяр үргээ. Манай хүүхдүүд лалаад авах болтой юм аа. Луун тий? Луун нэр нь мөн үү? За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Холбосон баярлаа. Ялгаж болж ийн баяр үргээ. Баярлаа. За. За. Эфир хуудас 77 77 38 83 77 77 88 30. За холбогдож орж ирээд хүнд асуултуудад хариулахад бэлэн үү? Яаж энэ хүнд нь хэр байна? Үнэхээр хүнд байна уу? Эсвэл бас боломжийн байна уу? Дараагийн сонсогч аавъя. 95.8. Өглөөний минь түрүү гамбаа байна. Өглөөний минь дээ. Гамбаха. За та гуйж байгаа хариулт авч болно. Хамгийн сүүлд Асуултууд хүнд байлаа тий. хамгийн сүүлд үеийн системд нэмэгдсэн элементүүд Би энэ сая гэх харсан чинь одоо 16 он гэсэн баг шүү. 16 он. Дөрөв аргун 2016 онд өгөөсөн ингээл хийсэн. Москов юм 5. тэрийн ч анзаараагүй шүү. Тий. Харин битээр ингээд амар гоё Сибирх анзаарахгүй юм даа сурчиж яа. За дараагийн асуултын асуулт байна. За 2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалруулах тэмцээний шигшээ тоглолт ямар харьцаатай дууссан бэ гэсэн байна. Цаг явсан. 2018 он 18 он. оо яана чинь таг мартсан байж хаанах тоглолоо. Хэлгүй шүү дээ. гинэ. За 22 За яста таг мартсан байна. Өгнөөс айгуу сайн мэдсэн шүү дээ. За халуусан Дараагийн баярлалаа. өндөө гэж. За баярлалаа. За. Улаанбаатар хотод 8 цаг 30 минут болж нэвтрүүлгийн дэмжин ажигчаа танилцуулаад үргэлжлүүлье. За дэмжин ажигчаар мэдээлэл маань гарчихгүй. За жоохон байж байгаа бол. 95 тэгтав. Өглөөний минь.
байна уу? За би дэмжин ажиллаж байна уншаад өгье. За. Аялал Экспо 2025 манай нэвтрүүлгийг дэмжин ажиллаж байна. За та энэ зууны аялалдаа бэлдэж амжсан уу? Манайхан майхна нэг газраас, Мишоко нөгөө газраас гэд хайгаад түгжрээд яваад байгаа юм биш үсттэй. Аялалд хэрэгтэй бүх зүйлсийг нэг доороос худалдан авах боломжийг бүрдүүлсэн аяны хэрэгслийн хамгийн том үзэсгэлэн худалдаа 6 дугаар сарын 21-ээс 22-ны өдөр Sky Resort-д зохион байгуулагдаж байна. Амралтын өдрийг гэр бүлтэйгээ салхин гарч өнгөрүүлэнгээ аяны бүх хэрэгслээ бүгдийг нэг доороос хуваан төлөх нөхцөлтэйгээр худалдан аваарай. Бид хөгжмийн фестиваль, хүүтэн пив, хүүхдийн тоглоом, амтд хоол, азийн суглаа, аяны хэрэгсэл гээд бүгдийг бэлдсэн та зүгээр л хүрээд ирээрэй. Оролцох сонирхолтой байгууллагууд 98 тэгдэг 9889 гэдэг дугаард холбогдож мэдээлэл аваарай. Аялал Экспо 2025 манай нэвтрүүлгийг дэмжин ажиллаа. Баярлалаа. Баярлаа. За дараагийн сасчийг авъя. 9569 өглөөний мэнд. Өглөөний мэнд. За энэ талбагцсан. Супер воена. Супер бой. Мөн үү? Яа, За. Супер бой хэр хурдан хасаж нэмдгийг харъя. 560-аас 254-ийг хастаа. 560-аас 560-аас хэдийгээ 254. 300 6. 306. Багтаж сайн хассан. Баяр үргээ. За дараагийн асуултыг наргүй ахнаас асуух хаа. За. Түрүүний асуултыг хариултыг авцсан шүү дээ нэрээ тий. Авцсан тий. За дараагийн асуулт ийм асуулт байна. Хөвсгөлийн төв юу вэ? Хөвсгөл аймгийн төв юу вэ гэсэн байна? Цаг явсан. Төвийг нь юу гэх юм бэ? За цаг дууссан байна. 3 2. За мөрөн гэсэн байна. Баяр үргээ. За одоо ялтын асуулт. Цувж явсан барнаас цуглаж суусан юу дээр гэдэг вэ? юу? Цувж явсан барнаас цуглаж суусан юу дээр гэдэг вэ? За цаг дууссан байна. 3 2 1. Өхөр биш юм байна. За халуусны баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Дараагийн сасч 80-11. Өглөөний яндан байна. Өглөөний мэндэ. Мэндэ. За. За ийм асуултан дээр явж байгаа. Хамгийн сүүлд биш ээ 2018 онд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт ямар харьцаатай дууссан бэ гэсэн байна. Цаг ёс. Харин би наа чи 4-1 гэж бодсон чинь харсан 4-2 бай. 4-2 гэлээ авах. Сүүлд Мацукич гол хийсэн те. Тэгж 2 юм. За дараагийн асуулт. За ингэсэн. Монгол орны хойноос өмнө захын цэг хүртэл ойролцоогоор хэдэн километр байдаг вэ? Оо, янтан дээр ийм амархан асуулт харж байгаа юм. Мэдэхгүй нэ. Хоог нь бүр яг хэлэх юм уу гэж байх. Баримжаа. Баримжаагаар за яг нэг 50 км-ийн наан цаа авъя л та. 50. За. 3 2 1. Хөлбөр байх боллаа. За. За, өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Бүцнэрлээ. 90-67. За. Өглөөний мэнд жижигхэн аль. Өглөөний минь жижиггүй ал сайхан амарсан уу? Сайхан амлаа. За, Баянгор аймгийн төвийг өгд юм бай. Баянгор аймаг төвөө. Аха. Таажим. Цаг явж байгаа. Цаг дууссан байна. 2 2 1. За, холбогсон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Хуваалцаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. Дараагийн сонсогч 8865. Өглөөний мэндэ их болдоо. Өглөөний мэндэ. За, Монгол орны хойноос өмнө захын цэг хүртэл ойролцоогоор хэдэн километр вэ? Одоо хэд байд юм бол да. Эндээс одоо замын үйлдэл чи одоо хэд байд юм 600 гаруй юм байдаг л үү. Хоошоо хөвсгөл хүртэл бас нэг тэр хугацааны ил юм байдаг байх. За тэгээ хөвсгөлөөс хоошоо дахиад нэг 100 орчим ч юм уу яваал хойд цэг байдаг л үү. Тэгэхээр багтаагаар нэг 1250 гээл хэлчих. Ваа. 1259 км гэдэм юм байна. Вау. Маш наривчлалтай хэллээ. За дараагийн асуулт. Андалусын хончин хүү Сантьяго ямар зохиолын гол дүр вэ? Цаг явсан. Андалуза. Андалусын хончин хүү Сантьяго ямар зохиолын гол дүр вэ? Хончин хүү Сантьяго.
Тий. Хончхүү Сантьяго гэх юм бол бид нар айгүй сайн санана да. Тийм үү. За юу тай өвгөн тэнгис 2 юм болов уу? Өвгөн тэнгис 2 биш ээ. Холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Лав та. За. Ирээс тэгтэг. Өглөөний дөрвийн сарга болсон хэлэх юм байна. Өглөөний мэндэ. Өглөөний мэндэ. За эхний асуулт Хончхүү Сантьяго ямар зохиолын гол дүр вэ? Дон Кихот. Дон Дон Кихот Кихот биш ээ. Холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За өдрийг сайхан өнгөрүүлээ. За. За энэ асуултан дээр 3 дахь хүнээ бүгд авах юм байна. Ааха. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн ус руу холбогдноо. За одоогийн байдлаар нэг ч юу байгаагүй нэ. Нэг асуултанд хариулсан хүн одоо тэргүүлж байна. Нэг асуултанд хариулсан тэргүүлж байна. Вольфрам гэж анхны хариулсан ариун бол нэг асуултанд хариулснаар тэргүүлж байгаа. За хэрвээ хоёр асуултанд хариулчих юм бол за ер нь тэргүүлээд эхлэх юм байна. Вольфрам Кайфе 2-ыг хэлсэн бах тий. Кайфены бас таасан шүү дээ. Кайфеник Ариун бол таасан тий. Кайфеник чинь хин хэлсэн. Ариун болт хэлсэн. Тий. Вольфрамыг болохоор өөр хүн хэлсэн байна. За. Ирээс тэгнэ. Байна. Байна. Өглөөний мэндэ. За. Мэндэ. Мөнхөр. За мөнхөр. Утас нь спикер дээр нүггүй юу? Тийм ээ. За спикер авъя. 3 хүн болж байгаа. Шууд хариултаа авсан тийм. Хончхүү Сантьяго ямар зохиолын гол дүр вэ? Алхимич. Алхимч. Ваа, баяр хүргэе. Алхимч уншаа юу? Өсөс. Алхимч яхан тий. Заримдаа би өөрөө унсан санахгүй мөлий. Энийг марцсан мөлий. За дараагийн асуулт 1921 онд Альберт Эйнштейн Нобелийн шагнал авч ирсэн байна. Альберт Эйнштейн ямар бүтээлээрээ Нобелийн шагнал авсан бэ? Цунгон онлороо юу? Хайрцангуй онлороо биш юм байна. Ихийнх нь тэгж боддог. Холбоосны баярлалаа. Өөр бүтээлээрээ Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар руу холбогдноо. Ер нь бол яг 1921 оны энэ юу гэ шагналыг манайх андуурах гад идэг. Тий. Ирээс эртгийс. Бэнэ. Өглөөний мэнд цагаан уушна наркос. Өглөөний мэндэ. Нарка. За нарка 1921 онд Альберт Эйнштейн Нобелийн шагналыг ямар бүтээлээрээ Харин тий наад чи нөгөө нэг филологтой холбоотой юм байгаа чинь тий. Цагаасан. Нэг айгүй нэг сони юм аа. Нэг юмны хууль те, нэг юмны хууль гэхдээ нэг хоёр үгийг холбоол хэлчихвэл яг болох гээд байна. Наад чи. Би наад чи юм дээр харж ирсэн юм аа. Тэр харьцангуй онлон биш байсан шал ондоо юм байсан. Харин тий. 3. За цаанаад орж ирэхгүй мэн өө. За холбосон За баярлалаа. холбогдсон баярлалаа энэ асуулт. Сайхан өнгөрүүлээрэй. 3 дахь хүн авах юм байна. 80 70 өглөөний мэнд. Өглөөний 3 анхаа байна. Өглөөний мэндэ. За 3 дахь хүн шууд хариулт авч болно. 1921 онд Эйнштейн Нобелийн шагналыг ямар бүтээлээрээ авсан бэ? Наач нь харьцангуй онл биш гэдэг тэгэхээр нөгөө юу юм шүү. Нөгөө фото цахилгаан мөлөө. Фото цахилгаан, фото электрикийн хуулиар авч ирсэн юм байна. Баяр хүргэе. За дараагийн харьцангуй онлоор дуулна. Мос. Дараагийн асуулт Аргентины намд ор үржил шимт газрын юуны тал гэж нэрлэдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Аргентины намд ор үржил шимтэй алдартай юм тал газар гэдэг юм байна. За энэ тал газрыг юуны тал газар гэж нэрлэдэг вэ? За энэ бас зохиолууд дээр бас гарч лээдэг. Энэ наач одоо ямар газар гэдэг юм. Тэр сайн мэдхгүй маа. Дөрөв юу ч юм биш үү? Нөгөө пампус арай биш үү? Вау. Пампасын тал газар. За энэ анхаа маань тэргүүлж эхлээ хоёр асуултанд хариулчлаа. Дараагийн асуулт энэ алдартай нуур руу Кагера мөрөн зутгаж нуураас цагаан мил мөрөн ихээ авдаг. Энэ ямар нуур вэ? Цаг ёс. Кагера гэдэг чинь тэл ойрхон байгаа гэх юм те. Юу юм биш үү? Виктория юм шүү. Виктория. Мундаг. Бахархаж байна. За 3 асуултанд хариулчлаа. 4 дахь асуулт хүн төрлөختний мэдих хамгийн том од юу вэ гэсэн байна. За энэ 3 од зэрэгцээд юу нэрэгдэг аль нь ч нэрлсэн авъя. За нөгөө нэг хамгийн 3 од гэдэг чиг ус юм аа тийм. Скути чинь юу лээ? Скути нэг нь мөн. Нөгөө 3 хоёр нэрлэх юм уу? Баяр хүргэе. Скути бол хамгийн том. За батлагдсанаар бол скути. За батлагдаагүйгээр Стивенсон гэдэг од байж магадгүй. За бидний олон жил мэдсэн сонссон од бол Canis Majoris те. 4 асуултанд хариулчлаа. Тэргүүлж ийн. За 5 дахь асуулт.
фтор, хлор, бром, йод, астатин зэрэг нь химийн ямар бүлгийн элементүүд вэ? Соёс. За маш онцгой. Фтор, хлор, бром, йод, астатин. За маш онцгой элементүүд те. Маш докторгүй гэж бас ярьдаг. Эдгээр юу гэж нэрлэдэг вэ? Маш хурдан За би нэгдэлтэй. одоо химтэй ёстой муултаа наачтай. Долдохоор баган дээр өгдөг элементүүд те. За эднээс нийлүүлээд нэг нэрлэдэг. 3. Би ёстой химтэй үнэхээр муу хим мэдэхгүй юм байна. За холбоосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. 4 асуултанд хариулаад Баярлалаа. Өдрөө ажилд амжилттай. баярлаа. За. Тэргүүлж эхэллээ те. Тэгсэн байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулъя. Хамгийн гүн бохирлыг шаардлага нь Омо. За Омо Английн Премьер Лигийн Арсенал клубын албан ёсны түнш бол Омо. За Омо брэнд нь Арсеналд хүрэх тасалбар нэртэй 36 азтантай суглах судалтаагаа яг одоо явуулж байгаа юм. За хэрэглэгч та Омо брендийн дурын бүтээгдэхүүнээс худалдан авалт хийгээд Англи улсад Арсеналын тоглолтыг үзэж Супер 3 азтны нэг болох боломжтой байгаа. Супер 3 азт нь яах юм гэхээр Англи улсад Арсеналын тоглолтыг үзэх тасалбар авнаа. Англи улсад ирж буцах онгоцны билетийг бас авнаа. За мөн зочид буудлын зардал зэрэг ингээд баг бүх юмыг дааж байгаа. Тэгээ та ерөөсөө халаасан дах мөнгөтэйгээ явахад л болно гэсэн үг. За 3 үеэр нийт 36 хэрэглэгчийг тодруулсан. За тэр iPhone гэж хэлж байгаа тий. Гайхамшигтай юм одоо юу явуулж байгаа юм байна? Аян явуулж байгаа юм байна. За Их Британий Unilever үндэстэн дамсан корпорацийн бүтээгдэхүүн бол Omo дэлхийн 60 гаруй оронд худалдаалагддаг. Тэгэхээр чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгддэг брэнд. За Монголын зах зээлд орол инхүү 20 дахь жилдээ худалдаалагдаж буй итгэл тасан нэр хүндтэй брэнд тий. Омо тэгээ сүүлийн үед төрлөө өөрчлөөд айгүй олон төрөлтэй болсон байлээ. Одоо жишээлбэл бид нар бол нунтаг төрлийг нь багаас айгүй сайн мэддэг шүү дээ тий. Энэ дээрээс нэмээд шингэн төрөл гэж байгаа. Капсулан буюу миний бодожоор энэ гелэн хэлбэр баха. Бид нар одоо гелэн бок яриад болсон сүүлийн үед ийм төрлөөтэй худалдаанд гарсан юм билээ. Тэгээд нунтаг төрөл нь нэг удаагийн угаалганд ашиглагдах хэмжээгээрээ бусад угаалгынуудтай харьцуулахад 3-аас 50 дахин бага байдгаа гэж байгаа. За харин шингэн төрлийн хувьд бол угаалгын машины богино хугацааны угаалгын горимд яг тохирсон маш богино хугацаанд бүх бохирдлыг арилгадгаараа давуу талтай. За бид нар тохирлыг яах вэ гэхээр сар бүр боловсрол суваг телевизийн шууд эфирээр болон саруул гэр гэсэн юм Facebook хуудасаар дамжуулж явуулж байгаа юм лээ. Тэгээ эхний тохирлол нь 5 сарын 11-нд явагдчихсан. За тэгэхээр сүүлийн тохирлууд хизээ яаж явагдчих тэр үзхийг хүсэх юм бол саруул гэдэг Facebook хуудсыг даах боломжтой. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ 75 77 88 99 гэсэн дугаараас тайлбар дэлгэрэнгүй мэдээллийг аваараа нэвтрүүлэгтээ Омо хамтран ажилласан шүү. За тэгээд Омог бол бүх сүлжээ дэлгүүр, супермаркет, гэрийн харилцагч жижиг дэлгүүр, зах худалдааны төвүүдээс худалдаад авах боломжтой шүү дээ, тийм ээ. За баярлалаа. За баярлалаа. 9988 өглөөний мэнд. Өглөөний мэнд хэлб байна. Өглөөний мэндэ. За ийм асуулт нэр явж байгаа. Фтор, хлор, бром, йод, астатин зэрэг нь химийн ямар бүлгийн элементүүд вэ гэсэн байна. Галогенууд. Галогенууд. За. Галогенууд Ганс үүсгэгчд гэж нэрлэдэг гэдэг нараа шийдвэрч бичсэн байна. За маш хурдан нийтлэлд ордог юм юунууд те элементүүд. Дараагийн асуулт. Хөвж байгаа биеийг шингэний зүгээс түлхэгч хүчийг хэний хүч гэж нэрлэдэг вэ? Архимедийн хүч. Архимедийн хүч. За гал гарах нэ. За дараагийн 3 дахь асуулт. Дэлхийн түүхэнд хамгийн баян хүн гэгддэг Малийн эзэнт гүрний хааныг хэн гэдэг вэ? За юу л Малийн эзэнт гүрний хааныг энийг би Дэлхийн түүхэнд айгууны ярьжснийг бүр машинда бүр айгуу сайн сонссон юм байна. Дэлхийн түүхэнд хамгийн баян хүн гэж тооцогддог юм байна. Цаг туссан. 3. Түгээмэл нэрвлөө. За уучлаарай. Ингээ тоолчоор бодоо. За мэдхгүй байна. За холбооцсон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Таалжгаар луудаа болчихд ингээ өөрийгөө бүр яг сайн мэддэг болсон шүү дээ. Нэр тоолоод гэхлээр угаас тарих ажиллах байх гэдэг юм байна. Тоолох байх. Угаасаа күс дээр л хийдэг шүү дээ. Яг ингээл хариуцчих гэж тоолоод ихлэх бүр гар салгалаад хэцүү болдог те. За 77 77 38 83 77 77 88 30. 90 төгрөг өглөөний мэнд. Байна уу? Байна өглөөний мэнд. За би нөхөл. Оюун заяа. За буян заяа хэдэн настай вэ? 5 настай миний охин яриад байгаа. Танаа охин чи ярихгүй байгаа юм шүү. Манай охиндоо ч гэсэн юм байна. Хүүхдээ асуулт. Хүүхдээ асуулт авъя. Тий. Хүүхдээ асуулт нь Өөрөө ярихгүй мó тий. Харин тий. Та өөрөө хариулсан юм уу? Та хариулсан юм уу? Хүүхдээ нь хариулах гэдэг нь. Хүүхд хариулах гэдэг байхгүй юу? За. Газар доор гахаа зулцгална. Тэр юу вэ? Хүмүүс. Оо, яар хөөрхий. За. Түрүүний асуулт цувж явсан барнаас цуглаж суусан юу дээр гэдэг вэ?
Шааж байгаа. Шааж байгаа гинэ. Шаацгаа шүү за. За. Болдоггүй бороо үгний нисдэг морин ямар зүстэй вэ? Бор. Вар. За баяр үргээ. За багт баяр үргээ. Хариулах шиг боллоо. Тэгэхдээ уг нь хүүхдэр өөрсдөр нь хариулах зүгээр байгаа. Баяр үргээ. Нэр нь хэн блэ? Буян заяа. Буян заяа гэсэн Буян тийм. заяа. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. За эфир усны дугаар 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар байгаа шүү. За өнөөдрийн байдлаар бид нээр 14 асуултанд хариулаад байна. За энэ дөрвийг нь одоо анхаа. Тий. Заримд нь хариулаа, заримд нь хариулж чадахгүй өнгөрөөд хариултыг нь хэлээд ингээд ямар ч л байсан хэдүүлээ 14 дахь асуултан дээр явж байна. 13 асуултны ард гарсан байх шүү. За хоёрыг нь сэлбэх баг хариулж өгсөн. За ингээд 10 болтныг за тус бүр нэг гэж авсан байна те. 91 тэг 2. Өглөөний минь урьдчилаа да. За өглөөний мэд ирлээ. За дэлхийн түүхэнд хамгийн баян хүн гэгддэг Малийн эзэнт гүрний хааныг хэн гэдэг вэ? Бид 3 дахь хүн биш үү? 2 Биш ээ, 2 дахь хүн. Бодчихлоо. Тотарам биш үү? Тотарам ч лөө. За биш юм байна. Холбосон баярлалаа сайхан өнгөрүүлээрэй. За энэ их гоё асуулт юм аа. 3 хүнийг унгаагаад 2 хүнийг унгаагаад гоёыг нь унгааж байгаа. Гэхдээ нэрийг санахад нэг юм хольж солихоор айгүй их юмгүй. Аа. Надад тэр утгаар айгүй гой санагдаад байгаа. За дараагийнх нь 8838. Баяр. Байна өглөөний минь. Өглөөний минь. За энд холбогдсон Сайхан байна. Сайхан байна. Бат сайхан. За 3 дахь хүн шууд хариулт авч байна. 3 дахь хариулт авъя. За энэ Малийн эзэнт гүрний хааныг бол Манса Мунса гэж нэрлэдэг тийм. За түүний асар их алттай байсан учраас дэлхийн хамгийн баян хүн нэгэн цагт байсан гэж үздэг. Дараагийн асуулт. 1986-аас хойш зохиогдож байгаа Burning Man фестивал ямар нэртэй цөлд болдог вэ? Сахар. Хаана болдог вэ гэсэн үг цөлийн нэрийг нь хэлнэ. Африкийн сахар. Биш байна. Холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. Burning Man шоуны талаар мэдж байгаа хүмүүс байвал холбогдож орж ирнэ 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар байна. Энд чи айгүй том шоу болт юм шүү дээ. Бүр амар өндөр юу шатааж батаагаад модон хүн шатааж батаагаад тий. Нэлээд алдартай. Тийм билээ. За сүүлийн сонсогч авах юм шиг байна тий. Тийм байна. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн ус руу залгаарай. Энэ асуултаас яагаад хинч орж ирэхгүй нүгөө юу? Утсан дуурахгүй. Омог юм утга сэлэг байх гэж байна. Яг анхаарал төвлөрүүлж бодох гэхээр энэ хоёр 3 2 гэхээр л гэнэ. 88 дэх 3. За уг нь хариулт нь яг ороод ирсэн байх шигсэн Манса Мунсаг бичсэн. Байна уу? Байна өглөөний минь. Өглөөний минь ганц өгнө. За ганц радиого багсгаарай. Унтраач. Тэгээ идүүлээ. Сайхан уцаар яриад. За. 1986 оноос хойш зохиогдож байгаа Burning Man фестивал ямар цөлд болдог вэ? Burning Man. Мэдгүй байна. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За энэ дөрөв нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон. Өнөөдөр 4 асуултанд хариулснараа хаах тэргүүлж гинөө. Тий, анхаа. За. Гүнэмтгүү тэргүүлсэн гэж бас хэлж болно. Ягаад гэхээр 3 асуултанд хариулсан хүн бол алга. Нэг тасралттай тий. Дундаа тасралттай тий. Анхаа маань гайхамшигтай мэдлэгээ гайхууллаа. Баяр үргээ. За, Эрхэс, Лоун, Буян заяа гэсэн 3 хүүхэд холбогдоод гурван ялагч болсон та гуравтаа баяр үргээ. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Намын нийтийн банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн үрээтээр хамтран ажилласан. За мөн хамгийн гүн бохирдлыг жаргалнаа ОМО хамтран ажилласан та бүхэнд баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 9 цагаас радио мэдээг үйл явуулсараа 9 цаг 10 минутаас хот топ нэвтрүүлгээр манай эфир өргөжлөх болно. Баярлалаа эргэн. Баярлалаа цэцэг.